Жюдит Лав 1933 онд төрсөн бөгөөд тэр үеийн нийгмийн хэвшмэл ойлголтыг үл тоон шинжлэх ухаан технологийн зам руу орсон. Багасаа л тэр бусад охидын тоглодог тоглоомыг сонирхолгүй харин хэрхэн ажилтдгийг нь задлан судалдаг байв. Тэрээр Бруклиний коллежийг төгсөөд хожим өмнөд Калифорний их сургуульд цахилгааны инженерийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Жюдит бол тэр үед энэ салбарт тэмцэн орж ирсэн анхдагчдын нэг юм. Түүний карьер Калифорнид Америкийн сансар судлалын эд үед эхэлсэн. Тэр инженерийн салбарт ажиллаж буй 100 тооны эмэгтэйчүүдийн нэг байсан бөгөөд тусгаарлагдсан хүн мэд байсан ч түүний авьяас чадвар хурдан танигдсан. Жюдит Чу компанид ажиллаж байхдаа Аполло сансрын хөтөлбөрийн хамгийн чухал элементүүдийн нэг болох сарны хөлгийн модульгийн аваарын удирдамжийн системийг боловсруулах багт ажилласан. Энэ систем нь үндсэн удирдамжинд бүтлгүйдсэн тохиолдолд сансрын нисгэгчдийг сарны гадаргуугаас эсвэл тойрог замд эргэн авчрах үүрэгтэй байв. 1972 онд Жюдит 3 дахь хүүгээ төрүүлэхээр эмнэлэгт хэвтэх үед тэр ажлаа орхиогүй. Түүний багийнхан тухайн үед шийдэж чадахгүй байсан. Сарны модулын аваарын системийн нэгэн чухал загварын асуудал байжээ. Жюдит өөрөө нөхөртөө хандан эмнэлэг рүү юу авч ирэхийг хүссэн гэвэл тэрээр шилдэг хувцас эсвэл бэлэг биш харин компьютерийн хэвлэмэл зураг төсөл, математикийн тэмдэглэлүүдийг авчрахыг хүссэн. Хүүгээ төрүүлэхээс хэдхэн цагийн өмнө тэрээр тэрхүү бодлогыг шийдэж хэд хэдэн тооцоо хийсний дараа ажилдаа уцтаж чухал шийдлээ хэлсэн гэдэг. Хэдхэн жилийн дараа 1970 онд Аполло 13-ын сансрын хөлөг дээр дэлбэрэлт болж үндсэн системүүд нь ажиллахгүй болсон. Сансрын нисгэгчид сарны модулыг амьдралыг тэтгэх завсрын хөлөг болгон ашиглахаас өөр аргагүй болсон. Тэдгээр нисгэгчдийг дэлхийд амжилттай буцааж авчрах цорын ганц найдвар нь Жюдитийн бүтээлцсэн аваарын удирдамжийн систем байсан юм. Түүний хийсэн нарийн тооцоо зураг төслийн ачаар 3 сансрын нисгэгчийн амнаас аврагдсан гэж үздэг. Тэр бол Аполло 13 кинонд гардаггүй. Гэхдээ тэднийг аварсан жинхэнэ баатар юм. Аполло хөтөлбөрийн дараа тэрээр бас нэгэн авгаа төсөл болох Хаббл сансрын телескоп болон Америкийн агаарын тээврийн бусад хөтөлбөрүүд дээр ажиллаж инженерийн карьераа үргэлжлүүлсэн. Тэрээр 20 гаруй жил инженерийн салбарт үр бүтээлтэй ажилласан. Тэтгэврт гарсныхаа дараа Жюдит нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн. Аполло хөтөлбөрийн хамгийн нууц бөгөөд чухал хэсэг болох аваарын удирдамжийн систем дээр ажилладаг байсан тул түүний ажлын нарийн ширийн зүйлсийг гэр бүлээсээ ч нууцлах шаардлагатай байсан. Тэрээр зөвхөн саадгүй, найдвартай систем дээр ажиллаж байна гэж хэлдэг байв. Нэгэн удаа тооцоогоо хийхдээ алдаа гаргахаас сэргийлж хизээч андуурахгүй улаан өнгийн тусгай слайд рул буюу олон оронтой тоог үржүүлэх, хуваах, зэрэг дэвшүүлэхэд хэрэглэдэг байсан механик төхөөрөмжийг ашигладаг байсан ба энэ нь түүний ажлын ширээний бэлгэдэл болсон гэдэг. Тэрээр инженерийн салбарт охид эмэгтэйчүүдийн тоо бага байгаад санаа зовж You Can Be a Woman Engineer нэртэй цуврал ном бичиж эхэлсэн. Эдгээр номоор тэрээр охидод шинжлэх ухаан, математик, инженерийн салбарт өөрсдийн байр суурийг олох боломжтойг баталж урам зориг өгсөн юм. Түүний амьдралын бас нэгэн сонирхолтой факт бол түүний хүүхдүүд. Тэрээр 3 хүүтэй байсны нэг нь бидний сайн мэдэх Холливуудын од Жак Блэк юм. Жак Блэк нэгэн ярилцлагадаа ээжийнхээ ажлыг үргэлж бахархан дурсаж түүнийг рок одтой зүйрлэж байсан удаатай. Жюдит Лав Коэн 2014 онд таалалт өгсөн ч түүний өв бидний дунд амьдарсаар байна. Тэрээр өөрийн амьдралаар эмэгтэйчүүд мэргэжлийн карьер болон ээж хүний үүргийг хэрхэн амжилттай хослуулж чаддгийг харуулсан. Түүний түүхээс бид хамгийн чухал шийдвэрлэх мөчөд ч гэсэн хүсэл тэмүүлэлтэй мэдлэгтэй хүн аливаа бэрхшээлийг даван туулж орчлон ертөнцийг өөрчилж чадна гэдгийг харж болно. Жюдит хүүхдүүдэд техникийн болон урлагийн аль алинд нь дэмжиж байсан. Жак Блэкийн чөлөөт зан чанар нь түүний хүмүүжлээс үүдэлтэй. Хүүхдүүдэд бүтээлч байхыг хайрладаг зүйлдээ цаг гаргахыг үргэлж урамшуулдаг байсан нь хүү Жакийг амжилттай жүжигчин, хөгжимчин болоход нөлөөлсөн нь дамжиггүй. Жюдит Лав Коэн бол зөвхөн Жак Блэкийн ээж биш, харин сар руу хийсэн аяллыг боломжтой болгосон, бас аюулгүй болгосон авгаа инженер юм.